бүхэндээ энэ өдрийн түргээд эрүүл мэндийн аз жаргал амжилтыг хүсье. За миний бие бол энэ 2018 оны 3 сараас өнөөдрийг хүртэл хөхний хор тавдраар өвдөө дэмжлүүлж яваа. Юу 38-аас 58 насны 12 эмэгтэйг одоо төлөөлж энд оролцож байгаамаа. За тэгээд энэ бид нар бол 15-аас одоо 35 жил улстай ажиллаж нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, хүн амын орлогын албан татварыг төлсөн ийм эмэгтэйчүүд байгаа. За тэгээд миний бие бол Монголын боловсролын салбарт 35 жил тасралтгүй үр бүтээлтэй ажиллаж байгаа ийм багш мэрэгчлээ хүн. За ингээд 3 сарын 24-нд би хавдар судлал үндэсний төвд онш тодруулахаар цээжний хөндийн мэцэслийн тасагт очиод номер авъя гэтэл надад нэг юм 2 шиг толон өгөөд одоо 4 сарын 10 хүртэл танд одоо үзүүлэх номер байхгүй. Энийг та авбал ав гэсэн. Тэгээ би тэрийг авахаас арга байхгүй аваад хугацаа алдахгүй тулд интермед эмнэлэгт хандаж ингээд 4 сарын 11-нд хагалгаанд орсон. Ингээд баруун хөхөө өсөрхийлсэн одоо 17 бочирхай төгөлгсөн тэрний 10-т нь өсөрхийлсэн. 17 бочирхай төгөлгсөн 10-т нь өсөрхийлсэн байсан. Түүнээс хойш би 8 удаагийн химийн эмчилгээг интермед эмнэлэгт хийлгэсэн. За ингээд стандартын дагуу сарын дараа та 10 сарын 19-нд дууссан. Ингээд сарын дараа нөгөө туяа амжилтыг хийх хэрэгтэй. Надад гадаад явж туяа амжилтыг хийх мөнгө байхгүй. Тийм учраас би хавдар судлал үндэснийхээ төвд хандсан. За ингээ хандтал 11 сарын 10 хандсан чинь 12 сарын 26 хүртэл танд туяа амжилтыг хийх очор байхгүй. Та энэ дэвтэр дээр бичүүлэх үү гэсэн. Тэгэхээр за одоо ингээ хугацаа алдах гээд байна. Ямар арга чарга байна гэтэл. За яг хуу та нэмэлт төлбөр төлөөд тийм ээ 12 сарын 19-нд оруулаад гээд нэмэлт хэдийг төлөх юм гэсэн 220 мянган төгрөг гэсэн. Тэгээ би орохоос аргагүй. За тэгсэн энэс юунаас 11 сарын 19-наас өмнө та ийм тоцсгогчтой хэвлийн хөндийн цээжний хөндийн эхо хийлэг. За нэгдүгээр эмнэлэгт ясны нөгөө шинжилгээ өгөө гэсэн. За ингээд тэрийг нөхгөө очсон чинь нэгдүгээр эмнэлэг 2 сарын 6 хүртэл ямар ч очир байхгүй гэсэн. За одоо тэгвэл яах вэ? Ямар арга байна гэсэн. За тэгвэл та 80 мянган төгрөг төлөөд хагасаа өдөр дараагийн хагасаанд ирж хийлгэсэн. За тэгээд нөгөө хавдар судлалын маань үндэсний төв бас яаралтай нөгөө тоцсгогчтой цээжний хөндийн хэвлийн хөндийн хийлгэсэн чинь надад 48 цагийн дараа гарна. Гээд би ингээд 482 мянган төгрөг яг төлсөн. За тэгээд дараа нь туяа амжилтгээ хийлгэхийн тулд энэ тэмдэглэгээ хийдэг юм байна. Тэрийг бас тоцсгогчтой хийнгээд ингээд 80 мянган төгрөг бас тушаасан. За ингээд би 11 сарын 19-ноос ингээд 12 сарын 28 хүртэл 25 удаагийн туяа амжилтанд орлоо. За тэр хооронд хавдрын маань туяа аппарат 3 удаа эвдэрсэн. За тэгээд тэр энэ яг хэрэгжилж байгаа аппарат үнэхээр харахад бүр ингээ хуучирсан энэ лидерний юу ингээ урагдсан. За ингээ энэ аппаратыг бол 13 оноос хойш олон улсад ашиглахаа болсон гэж байгаа. За энэ нь яг юугаар мэдгдсэн бэ гэтэл би туяа эмчилгээ 28-нд дуусаад одоо бид нар бүгд адилхан шүү дээ. Дуусаад гэхдээ хамгийн түрүүнд би дууссан. Тэгсэн 30-нд шууд миний арьс маш их ингэж улааж тэгээ энэ сууг ингээд өрөвсөд одоо бүр аюултай юм түлэгдэлт болсон. За тэгээ үзүүлээд харуулсан чинь ингэж хэлж байгаа. За одоо та 3 янзын тос. Тэгээ 3 өөр эмч үздэг энэ явцад. Мөн энэ хооронд нөгөө 10 хоногор нөгөө шинжилгээ цусны дэлгэрэнгүй өгдөг. Тэгсэн чинь өгдөг юм байна. Тэгсэн чинь нөгөө хавдар судлалын маань нөгөө юу бодсон цусны дэлгэрэнгүй авах гэсэн чинь бодсон дууссан гээд хажуу талынх нь Берланд тэмлэгт 8 мянгаар 3 удаа бас төлбөртэй шинжилгээ өгсөн. За тэгээд ингээд ийм маш аюултай одоо өрөвсөлд үүсээ түлэгдээ. Тэгээ эмчүүл надад таних одоо энэ туяанаас болоод үүссэн арьсны түлэгдэлт 2 дугаар зэрэг өрөвсөл гээд ингээд эм тариа одоо бичиж өгсөн. Тэгээ гэрээрээ энийг. За ингээд энд би бол нийт 320 мянган төгрөг зарцуулсан. Германы тослог нь, Оросын тослог нь ямар ч нэмэр болохгүй. Тэгээ сүүлдээ би энэ азон эмнэлгийн эмчид хандаад оливын азонтой тос надад шархан зориулсан гээд би бас тэр тосыг 10 мянгаар нэгийг авдаг. Ингээд тэгжээж нэг өнгөрсөн нэг өдрөөс миний энэ шархны өрөвсөл идгээд хувцсан өмсдөг болоод ингээд харин энэ ийм хурал болно гэд ингээд би одоо энэ 12 эмэгтэйчүүдийг төлөөлөөд оролцож байгаа. За тэгтэл надад туяа эмчилгээ хийлгэхэд тимийн эмч маань ингэж хэлсэн. За таны нөгөө хавдраас авсан эснээс чинь хөөр 2 гэдэг одоо юу нь болохоор гормоны үүдэлтэй энэ эс болохоор танд 3 нэмэх буюу одоо энэ нь одоо нөгөө 3 нэмэх гарсан учраас та байна 6 сарын дараа юм уу жилийн дараа таны хавдар болвол
дахих магадлал маш өндөрөө. Тэгэхээр та ийм нэг 21 хоногийн давтамжтай энэ хоёр тариаг жилийн дотор хийлэг гэсэн. За ямар тариа гэсэн чинь хөр септем буюу гестипин гэдэг тариа. Энэ нь болохоор юуных гэсэн нөгөө Италийн Шведих тэгээд Монс оруулж ирдэг. Ямар үнэтэй гэсэн чинь 4 сая. За эсвэл та энийг яахгүй бол Trastuzumab гэдэг байгаа. Энэ бол ажилтны үйлчлэгээтэйгээд Монс 2 сая 470-аар оруулж ирдэг. Импекс энэ тариаг болохоор 2 сая 170-аар оруулж ирдэг. Тэгэхээр ингээд бодоод тэгээд дээр нь Femera гэдэг гормоны 149,500-аар Монс оруулж ирдэг. Импекс 135,000-аар оруулж ирдэг. 30 ширхэг нь ийм үнэтэй. Тэгээд энийг бол одоо 5 жил ууг гэж байгаа. За ингээд энийг уухаас арга байхгүй. Энэ тариаг хийх мөнгө надад байхгүй. За тэгээд би өөрөө интермедэд бол 30 сая төгрөг зарцуулсан. Надад бүх баримт кодтойгоо ингээ гараад ирнэ. За тэгээд би өөрөө ингээ 35 жил. Одоо ч би богиносгосон цагаар 9 сарын 1-ээс ажиллаад 700 мянган төгрөгийн цалин аваад энээсээ 128 мянган төгрөгийг нийгмийн даатгал хүн амын орлогын татварт төлж байгаа. Тэгээд би бас өөрөө амьдрал баялаг, би байрны зээлтэй би 413 мянган төгрөг төлдөг. Тийм учраас би бол ингээд эрүүл мэндийн сан 33 сангийн чи эрүүл мэндийн сан гэж яам дээр байдаг гэсэн ийшээ хандъя. Эрүүл мэндийн сайдад хандъя. Тэгээ энэ хүмүүсийн гарын үсгийг бас авцсан. Тэр ээжил тань энэ хол болно гэд ингээд би одоо юугээ тавьж тэр хүмүүсээ төлөөлөөд яг байгаа бодит байдал амьдрал дээр эмнэлэг дээр ямар байна вэ гэдгийг би өөрийн биеэр амсаад ингээд явж байгаагийн хувьд одоо энийг үл яг хандаж байгаа. Тэгээд би цааш нь бас юу яа эрүүл мэндийн сайд, эрүүл мэндийн даатгалын сан би бол эрхээ эдлэхийн тулд одоо бүхэл одоо газар хандаж энэ эмчилгээнийхээ зардлыг нэгэнт ийм сонссон хүн үр хөөхд ахын дүүс шавнар би маш олон шавнартай тэд нар маань бол багш минь та одоо эрүүл байж олон жил биднэрт те одоо юу нөмөр түшиг ингэж явах ёстой шүү гэж ингэж хэлсэн. Тэгээд ингэж байгаа. Тийм учраас би гэхдээ энд бол миний бас өдий зэрэгтэй ингэ явж байгаа нь би өнөөдөр бас хордлоготой л явж байгаа. Гэхдээ энэ маань бас миний сэтгэлийн хат те сэтгэлийн тэнхээ энэ эмчилгээнд бол бас би бол эдгэн гэдэг ингэ явж байгаа. Тийм учраас би одоо энэ эрүүл мэндийн сайд, эрүүл мэндийн даатгалын эрүүл мэндийн сан те тэрэнд хандна, эрүүл мэндийнхээ даатгалын санд хандна. Би ингэ сүүлийн 5 жил гэхэд би эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалд би 22 сая төгрөг төлсөн байлээ. Би бодоод үзэхэд тий. За ингээд та нарт анхаарал тавьсанд баярлалаа.